Таагүй мэдрэмж төрүүлэх мэдээлэл авах, эсвэл харах үедээ хэрэглэгчид олон нийтийн сүлжээг ашиглахаас зайлсхийдэг бол өөрийн үзэл бодлыг баттгах мэт мэдээлэлд илүү татагдаж, илүү их цаг хугацаа зарцуулдаг байна. Яг энэ зан төлөвт суурилсан олон төрлийн алгоритмаар дамжуулан нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлдэг. Үүний нэг нь лайк товчим. Хэний ямар төрлийн мэдээлэлд дуртайгаас хамаарч хэрэглэгчид зөвхөн тухайн мэдээллийн их сурвалжийг лайк даран дагдаг. Харин энгийн хэрэглэгчид өөрсдийн үзэл бодолтой зөрчилддөг мэдээллийн их үүсвэрийг тэр бүр лайк даран дагдаггүй байна. Энэ нь хэрэглэгчдийг буюу хүнийг мэдээллийн тодорхой нэгэн бөмбөлөгт оруулж уг хил хязгаараас гадуурх мэдээллийг олж авах боломжгүй болгодог. Ингэж олон талт мэдээллийн орон зай хумигдаж, хүмүүст зөвхөн өөрсдийнх нь ертөнцийг үзэх үзэлтэй нийцэж буй мэдээллийг л зөв хэмээн хүлээн авч эхлэх бөгөөд улмаар зөвхөн өөрийн үзэл бодлыг дэмжсэн мэдээлэл дунд умбах болно. Үүнийг фильтр бабл гэдэг. Энэ нь хүнийг альва зүйлийг өөр өнцгөөс харах болон өөр үзэл бодолтой хүнийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх чадваргүй болгодог байна. Энэ нь хэд туйлшралд автах эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд нийгмийг хэд хэдэн хэсэг болон талцуулах аюултай юм.